2004 оноос эхлээд өөрөө өрхийн хэрэгцээнд тариалдаг байсан. 2006 онд ер нь авих тариалыг гэсэн санаа авах 6 онд авчихсан. Тэгээд 6 оноос энэ чи өрн айгу бага байсан байхгүй. Айлууд ер нь нэг 2 3 шууд бага хэмжээний тарьчаал 2 3 шуудаа бодоо хурааж авчаад тэгэл тэрийг нэг жилдээ хэрэглээнийхээ хүнсний хэрэглээнд тарьдаг байсан юм чинь. Яг үр ховоод тэгэл үр гаргаж авах гад баг багаар тарьж өрөө нөөцөж хадгалсараад одоо нэг 20 30 гаад тарих хэмжээний болчиход байгаа. 6 оноос эхэл тарихтаа манайх аймгийнхаа сумынхаа бэрийн бүтээгдэхүүн болоод хангаан бус 2006 онд газар тариалгын шилдэг бүтээгдэхүүн болоод 2007 онд үндсэн шилдэг бүтээгдэхүүн болсноос хойш илүү их хийх амжилттай болсон доо юм. Энийг л ерөөсөө хийчихэл болох юм байна. Шилдэг бүтээгдэхүүн болгох чинь ер нь Монгол орнодоо яра манай энэ нэг инхтэн шим гэдэг брэнд бүтээгдэхүүнийг гаргах чи гэсэн л зорилготой болоод ажиллаж ирсэн. Хүн хийж байгаа юмдаа дур сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй, нэгцэн нэг бодлого зорилготой байх юм бол амжилтанд хүрэхин үндэс гэж боддгоо.